За ингээ манай баг хит их байшин билээрээ нүдж байгаа. Нүх гээд Австралийн үйл хөдлөлийг танилцуулж байна. Яг зам байшингийн эсрэг талаас юм үтэй ногоон талбайтай шууд гараад хөлтөд тоглолцохоор манайх ч гэсэн юм шүү дээ. Ямар ч ялгаагүй. Тэгээ манай одоо байгаа байшингаас айгүй ойрхон. Манайх ингээ Австралид амьдраад 2 жил болж байгаа. Тэгээд 2 жилийн хугацаанд нэг байшин байж байгаад нөгөө байшингаасаа одоо түрээсийн гэрээнд сонгохгүй болж таарад ингээд байшин үзээд яваад байгаамаа. Тэгээ Австрали ер нь үйл хөдлөх хийн түрээсийн зах зээл маш өрсөлдөөнтэй идэм байлээ. Бүх бичиг баримтаа жин тан ингээ бэлдсэн байхад ер нь өөрийнхөө хүссэн байшин руугаа орох бүрэн боломжтой байдаг. Тэгээд яг ингээд бидний өөрийнх нь нөгөө орлого, за 7 хоногт ямар цалин авч байгаа юм, тэгээ ямар байшинд амьдрах боломжтой, бусад урсгал зарлуудаа бас яг хааж чадах юм уугүй юу гэдгийг харж агаад өөрсдийнхөө хүссэн 2 давхар, 1 давхар, за тэгээ том, жижиг сургуультай ойрхон биш одоо ингээ хотын төвөөс жоохон зайдууч гэдэг юм тий. Ингээ хүссэн ингээ хаусантай амьдрах боломжтой байгаа нэг Австрал байгаас айгүй гоё даваа тал нь байд юм байна. Laundry closet. Ингээ laundry угаалгын машиныг сурлуулад тэгээ гадаана хувцас атах. Надаа энэ ерөөсөө юм зүлгэнүүд нь таалагдахгүй амар юм сул шороотой. Тэгээд манай хэд одоо гатаг аруулстаа энэ шороо гэрлээ орж ирээд болох юм байна да. За ингээд нэг давхартай ямар ч гिच байхгүй, ямар ч том үрэ байхгүй. Нэг давхартай ингээд нэг хоёр гурав дөрвөн бедрумтай авахгүй нэг давхартай. За бодвол дээрээ 2 давхартай юу вэ? Кичэн дээрээ. Тэш 2 давхартай кичэнтэй livingтэй юм байна. Тэш дахиад нэг зочин юм байна. Closet storage байна. За ингээд шатаар гарч ирээд шалан тийм чулуун өвөл амар хүйтэн байхаар юм байна. Гэтэ манай шал цагаан байхгүй юу? Цагаан тэгэхээр амар хурдан алтруулдаг. Алтан бол аягүй гоё том зайтай. Техник өргөн. За тэгээ шууд энэ гадаана цайгаа ууж кофе гооход юм 2 давхар. За үзэгдэх орчин нь бол хажуудах нейберүүд нэг иймэрхүү байна. Ялахтай. За шорэ. Тэгээ living room-тэй юм байна да. Том уран. Тэгээд эндээ юм зургтай тавиад эндээ бүдэнга тавиад тэгээд энэ хэсэгтээ dining area-га хийх боломжтой юм байна. За тэгэхээр энд тэгэхээр энэ л яг мастер юм л да. Ингээд утасны клоsetтэй. Цаашаа шууд ингэ орчих юм байна. Энд тэгээд энэ хамын нэрээс ямар ч обоо байдгүй. Дандаа юм цагаан будгаар ингэ будсан байдаг. Тэгээд цагаан буцаад нөгөө нэг ингээд гарахтаа энэ цагаан будгийн цэвэрлээд цагаанаар будаад тэгээд хэрэгтэй. За эндээ юм шоуертай байна. Мастрийн парфюм байх шүү вэ. За энэ биш юм байна. Ингээд иш харахгүй юм. Ташаага шууд ингээд бодох юм байна. Өөрөнд төрөх. Дандаа энэ хийстэй. Тэ. Амар ойрхон 3 өрөөтэй юу? Төрөө. Өрөх юм байна. Нам гомч. Ой тэ. За house inspection part гэдэг амар олон партууд нэг болж байгаа юм байна.
За ингээ байшин болгоаар та энэ backyard гэж нэрлэдэг юм гадаа жижиг юм талбайтай байх хэрэгтэй юм билэ. Тэгээ эндээ нөгөө гоё мах цахаа шарж идээд эсвэл орой олоо идээд зуудаг. Ишээгээ ингээд яг утгнуудтай шууд цаашаа явдаг зам байхгүй. Ер нь бас айгуу гоё юм тайван. Ийм байшин байна. Хоёр давхар цагаан өнгөтэй. Энэ сул шороо л жоохон муухай болохоос ширнэ. Хаус нь өөрөө айгүй том хаус байна. Бас юм яг гоё юм орон зайтай хоёр. Байрлал нь үнэхээр гоё. За ер нь л яг нейбрүүд нь ч ихсэн адилхан дандаа л ерөнхийдөө ойролцоо байшингуудтай байна.